Өнөөдрийн хичээл бол бусадтай санал нийлэх болон санал зүрхийг англиар хэрхэн илэрхийлэх тухай юм. Хамгийн энгийнээр санал нийлж байгаагаа хэлэхэд I agree эсвэл I think so too гэж хэлдэг. Хэн нэгнтэй 100% бүрэн дүүрэн санал нийлж байвал absolutely эсвэл I couldn't agree more гэж хэлээрэй. Хоёр дахь хэлэг нь шууд утгаараа үүнээс илүү санал нийлэх боломжгүй буюу 100% дэмжиж байна гэсэн утгатай маш гоё хэллэг. I couldn't agree more. Заримдаа хүний хэлж байгаа зүйлийн талтай нь санал нийлээд талтай нь нийлэхгүй үе гардаг. Энэ үед I agree up to a point, but эсвэл that's true, but гэж эхлүүлээд өөрийнхөө бодлыг нэмж хэлнэ. Гэдгэн цэг буюу тодорхой хэмжээ гэсэн санаа юм. I agree up to a point, but харин хүнтэй санал нийлэхгүй байгаагаа шууд илэрхийлэх үед I disagree эсвэл I don't think so гэж хэлдэг. Disagree гэдг нь agree гэдгийн эсрэг үг бөгөөд санал нийлэхгүй байна гэсэн үг юм. I disagree. Ажил хэргийн уулзалт эсвэл танихгүй хүнтэй харилцах үед шууд санал нийлэхгүй байна гэх нь бүдүүлэг сонсогдож магадгүй. Тиймээс ээлдгээр татгалзахдаа I see your point, but эсвэл I'm not so sure about that гэж хэлээрэй. Point гэдгийг энэ санаа хэлэх гэсэн зүйл гэж ойлгоно. I see your point, but хэн нэгний хэлсэн зүйл огт таалагдахгүй эсвэл бүр огт худал зүйл ярьж байвал хатуугаар санал зөрнө. Энэ үед I completely disagree гэж хэлнэ. Completely гэдг нь бүрэн огт гэсэн үг. Харин найзууд донд албан бусаар санал зөрөх үед no way буюу ямар ч боломжгүй юу гэж дээ гэж хэлж болно. No way. Одоо жишээ харилцан яриа харцгаая. Эхний хүн англи хэл сурах амархан гэж хэлэхэд Learning English is easy. Нөгөө хүн нь тийм ч итгэлтэй биш байна. Их цаг ордог шүү дээ гэж ээлдэхээр санал зөрөхдөө I'm not so sure about that. It takes a lot of time гэж хариулж байна. Өнөөдөр бид бусадтай санал нийлэх болон санал зөрөх чухал хэлхүүдийг сурлаа. Хүмүүстэй харилцахдаа үргэлж ээлдэг байж эдгээр хэллэгүүдээ ашиглаарай. Баяртай.